сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе бүгдээрээ өглөө гэрчвчтэй эхлүүлж байна уу. За ингээд гэрте галбиржийн хөтөлбөр маань 3-7 хоногт ороод ер нь бол сүүлийн дугаар маань 8 сарын 13-нд хүрээд үндсэндээ төгсгөж байна. Тэгэхээр энэ хүү хугацаанд ерөнхийдөө бид хүмүүс та бүхнийг гэртээ зах хэмжээнд тань бас галбиржуулж чадсан баг гэж итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн маань бас өөртөө гарч байгаа үр дүнгуудыг бидэртээ бас хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр доор гарч байгаа Facebook хаягууд руу хандаж бидэнд одоо үр дүнгийнхаа өмнө болон before болон after гэсэн зургуудаа бидэнд бас илгээгээрэй. Ингээд та бүхэнд бас ялагч болох бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр дасгалыг та бас шеэрлэж лайк дарахаа мартаа. За ингээд өнөөдрийн маань дасгал бол кардио дасгал байгаа. За кардио дасгал маань одоо бид нар 3-7 хоногт орж байгаа учраас эрчмийг буюу одоо хийгдэж байгаа дасгалын тоог бол жоохон өндөрсгөх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол дасгалыг хийхдээ 15 урд нь хийжсэн бол 20 тоогоор одоо дасгал болгоныг хийх юм мартаа. За ингээд бүгдээрээ кардио дасгалдаа орцгоё. Та бүхэн саяны үргэлжлэн кардио дасгал маань таалагдсан тэтгэлтэй байна. 3-7 хоногт бид нар орсон байгаа учраас кардио дасгал маань бас нэлээд эрчимтэйгээр таны биеэр нөлөөлж хөлстэй нэг гарсан байх гэж бодож байна. За ингээд 21 хоногийн хөтөлбөр маань үндсэндээ 8 сарын 13-нд бас сүүлийнхаа дугаарыг хүргээд ер нь бол дуусах шатанд орж байна. Хөтөлбөрийн эхэнд бас би хэлсэн байгаа үндсэндээ та яг өөрт гарч байгаа before after зургийг заавал аваарай. Тэгээд энэ одоо бид бүхний зарласан уралдаанд мөн одоо ялагч болох бүр боломжтой. Тэгээ бид бүхний зүгээс 3 одоо ялагчийг шилдэг супер өөрчлөлт гаргаж биеэр нээсэндээ галбирчсан хүмүүсийг шалгаруулахад бэлдсэн байгаа шүү. За 8 сарын 18 хүртэл хөтөлбөрийн дараа 5 хоногийн хугацаанд бид бүхэн та бүхний өөрчлөлт гарсан зургуудыг бас хүлээж авах болно. За 18-нд бүгдээрээ лайв хийж хамгийн шилдэг одоо өөрчлөлт гарсан зургуудыг бас шалгаруулах байгаамаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Амжиж бидний зургаа илгээгээрэй. Ингээд бүгдээрээ уламжлал асаараа хоолтынхаа булан руу орцгоё.